Тодруулах ярилцлага үзэгч та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт Орхон сумын засаг дарга Халтан сарны оролцож байна. Ингээд танд энэ өдрийн зөвлөгөө. За ярьлаа та бүхэн ч гэсэн энэ өдрийн зөвлөгөө. Тэгэхээр Орхон сумын хэмжээнд яг хөрөнгө оруулалтын ямар ажлууд яг өнөөдрийн байдлаар хийгдэж явж байгаа юм лээ. За манай сумын хэмжээнд сум хөгжил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 100 гаруй сая төгрөгийн ажлууд хийгдэж эхлэх төлөвлөгөөтэй байж байгаа. За одоо бол салийн төвийн хэцрээ ажил 74 саяар хийгдээд ингээд компаничлагдсан ажил маань 60% явагдаж байна. За мөн цэр усны холболтын өнгөрсөн жилийн он давсан ажил байж байгаа. Энэ ажил нэг хэдий хийгдээд дуусчихсан. Одоо хүлээлгэж бэлэн болчихсон ингээд явж байгаа. Тэгээ усын төсвийн хөрөнгө оруулалт бол манайд бол 2 ажил хийгдэх энэ жил төлөвлөгдсөн. За цэр усны холболтын их үсрэг одоо шогомтой холбоох ажлууд 400 сая төгрөгийн ажил байж байгаа. Энэний ордын дээр зарлагдаад гүйцэтгэгч компани шалгуулчихсан байгаа. Одоо ажлаа эхлүүлээд явж байгаа. Ажлын явц бол 30% байна. За мөн бас эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажил байгаа. Энэ ажил маань бас тендер зарлагдсан ингэ явж байгаа. За энэ ажил маань 300 орчим сая төгрөгийн өртөгтэй юм ажил байж байгаа. Тэгэхээр сумын одоо орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаараас ямар ажлууд хийгдэж байгаа юм бэ? За сумын орон нутгийн хөгжлийн сан манайхаас орхон төгчлөлт орон нутгийн өмчт үйлдвэрийн газартаа хогны машин авах байж байгаа. За энийг бол аймагт бол зарласан байж байгаа. Тэгээд энэ шалгагдсан компани шалгагдсан одоо хогны машин нийлүүлэгдэл бэлэн болсон явж байгаа. Тэгэхээр төмс хүнсний ногооны тариалалт ер нь ямар хурцтандаа яаж явагдаж байна? Ер нь одоо бас иргэдийнхэн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бас танай Орхон сумын хувьд хэрхэн яаж одоо анхаарч ажиллаж байгаа юм бэ? Энэ жилийн хувьд манайх бол тариалт нэлээд нэмэгдсэн хандлагатай байж байгаа. За одоогийн байдлаар бол 1000 гаруй гадал тариалт хийчихсэн. Тариалтын явц бол 85% байна. За нэг 8 төрлийн бол таримл таригдсан явж байгаа. Энэ жилдээ бол ерөнхийдөө бол нарийн ногоо голдуу тариалж байна. Бас мөн хөлөмжийн аж ахуй нэлээд тариалж байгаа. Хөлөмжийн аж ахуйд бол нарийн ногоо хөвчлэн бол таригдаж байна. Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд за Азийн хөгжлийн банкч гэдэг юм уу төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн бас яаж хоршоолол нөхөрлөл хэлбэрээр бас иргэд маань хэрхэн яаж хамрагддсан болоо. Олон улсын төсөл хөтөлбөр манай сумын хэмжээнд ерөнхийдөө нэлээд хийгдсэн байгаа. За энэ оны хувьд бол Азийн хөгжлийн банк Японы улсын ядуурлыг борлуулсангаас хэрэгжүүлж байгаа ховшоолсон хэлбэрээр хүнсний ногоо тариалж өрхийн амжиргаа дээшлүүлэх юм төсөл бол 70 өрхийн 10 бүлэгт хэрэгжээд одоо 2 дахь 3 дахь жилдээ явж байна. За эдгээр өрхүүд минь одоо бол ховшооныхаа хэлбэрт орчихсан аж ахуйн зохион байгуулалтанд нэгдчихсэн. Үндсэндээ бол 2 аж ахуйн зохион байгуулалтанд орсон 2 хавшаа болоод ингээд нэгдчихсэн байж байгаа. За эндээс бол одоо хөрөнгө оруулалтууд бол нийтдээ бол тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтууд хийгдсэн. За энэ жилийн хувьд бол хүнсний ногооны дахин боловсрол цехийг бол барьж өгөхөөр ашиглалтанд оруулахаар ингээд 8 сард бол хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За мөн газар тариалал эрхэлж байгаа өрхүүдэд лөө хандаж бол 50 мөрний хүчин чадалтай дагалт ээж бүрэн хэрэгсэлтэй трактор 5 ширхэг мотолог за мөн бас том 6 харийн харьцаатай хүлэмж нэг 10 ширхэг 4-8 харьцаатай хүлэмж бол 27 ширхгийг бол манай төсөл хамрагдсан ногоочдод олгоцсон байж байгаа. За хүнсний ногооны үргэлж олгосон байгаа. За одоо бол урам хамгааллын бодис нийлүүлэхээр ингээд ажиллаж байгаа төслийн зүгээс. За мөн бас 10 сард эдгээр төсөл хамрагдсан өрхүүдэд 150 тонны багтаамжтай хүнсний ногооны зойрыг барьж өгөхөөр одоо бас бэлтгэл ажил ингээд хийгдээд хангалттай явж байгаа. Нийтдээ 70 өрхийн гэхэр хичнээн иргэд бас одоо яг ажлын байраар хангалтаж байнгын орлоготой болох одоо юм их үсрэн тавигдсан юм лээ. За энд бол зөвхөн өрхөөр хамрагдсан байж байгаа. За энэний ард бол ажилгүй байгаа дэрэгд тийм ээ өрх гэр бүлийн гишүүд бол энд бас хамрагдаад ингээд ажилдаа орлоготой болоод ингээд явж байгаа. Ингээд тэрхэн үзэгчтэй манай өнөөдрийн тодруулга ярилцлагын түрүүд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.